Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Тэмүжин нарын 40 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлцэх хэсэг хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлцэх үед Монгол Улсын их хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31-ийн 5-д бүлэг нэгдсэн болон байнгын дэд хорооны хуралдааны үед тухайн хилцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах хэрэгтэй гэж заасны дагуу Монгол Ардын намын бүлгээс ажлын 5 өдрийн завсарлага авсан. Тус завсарлагын хугацаа дуусаж Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлцэх хэсэг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хууль санаачлагч Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэл байна. Монголын ард түмэн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж үндсэн хууль заасны дагуу Улсын их хурлын нэгдсэн хуралдааны танхимдах суудлын байршил нь олонхын эрх мэдэл, цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл төдийгүй 126 гишүүнээс бүрдсэн Улсын их хурлын харилцан тэнцвэртэй мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх тул уг нөхцөлийг хангахад чиглэсэн танхимын зохион байгуулалтыг хуульчлах шаардлагатай гэж үзэн уг төслийг боловсруулсан гэдгээ танилцуулсан. Хуулийн төсөл иргэдийн оролцоог хангах санал авах зорилгоор Улсын их хурлын парламент сегмент цахим системд байршуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Батбаатар төслийн 15-гийн 7-д заасан цөөнхийн бүлгээс сонгогдсон Улсын их хурлын дэд дарга тухайн цөөнхийн бүлгийн дарга нарын суудлыг нүүрний игнэнд тус хуваарлана гэсэн нь Улсын их хурлд суудалтай бүлэггүй нам эвслийн дарга төлөөлж буй гишүүдийн суудлыг хэрхэн хуваарлах талаар зохицуулалт тусгагдаагүй тул холбогдох өөрчлөлт оруулах хэсэг. За Улсын их хурлын гишүүн Батжаргал ерөнхий сайдын суудлын зохион байгуулалт парламентын арчлалд хэрхэн нөлөөлөх мөн гадаад туршлагыг үндэсний онцлогтой нийцүүлж авч үзэх шаардлагатай талаар нэгдсэн хуралдааны танхимын суудлын хуваарлалтыг хуульчлах бодит шаардлага байгаа эсэх танхимдах суудлын хуваарийг Улсын их хурл өөрийн дотоод зохион байгуулалтын түвшинд шийдэх боломжтой эсэх суудал хуваарлалтыг хуулиар тогтоосноор парламентын арчлал сайжрахад бодит ач холбогдолтой эсэх талаар асуулт асууж хариулт авсан. Байнгын хорооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн Ган Төмөр хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд энэхүү нэгдсэн хуралдааны танхимын суудал хуваарлалтын асуудал нь улс төр биш парламентын засаглалын суурь асуудал тул хуульчлах нь зөв гэжээ. Ерөнхий сайд парламентын танхимын дээд хэсэгт биш харин парламентын танхим дотор Улсын их хурлаас хуваарлсан суудалд сууж засгийн газар үйл ажиллагаагаа Улсын их хурлд хариуцсан тайлагнах шаардлагатай гэж үзэж байгаагаа түншлэн хэлсэн болно. За байнгын хороо хуулийн төслийн хэлцэх хэсэг талаар санал хураалт явуулахад Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлцэхийг дэмжээгүй байна. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх эсэх талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.